дэлхийн том компаниудтай ажиллаж байгаа. Тэгэхээр эднүүсээс ингээд сураад суралцаад явж байгаа. Сүүлийн 7 суурны одоо бетон цэцгэлт өнөөдөр 4 цагаас бетон авах гэдэг эхнийхээ чангалгааны хэвнийхээ чангалгааны ажлуудыг хийж байгаа. Ийшээ Хөндлөнгийн хяналт юу нэ хийж байгаа? нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас. Биш ээ, чинь захиалагчийн хэлж байгаа тийм. Хөндлөнгийн хяналт нөгөө нэг зураг ерхий инженер компани баясгалдаг. хачсан. Манайхнаас энэ дээр хяналтан дээр хэдэн хүн байгаа? Манай нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нийтдээ 6 инженер ахлагтайгаа 6 инженер. 6 хүн чинь тэгээ бүх мэргэжлэг байгаа шүү дээ. Барилгын инженер байгаа, эрчим хүчний хүн байгаа. Одоо өвлийн хөдний үйлрэлт хийж байгаа дээр нөгөө чанарын хяналт юм тавьж чадж байгаа шүү дээ. Тавьж байгаа. Асуудлууд юу вэ? Та тэн дээр хүндрэлтэй тийм асуудлуудыг эрсдлийн төлөвлөгөө одоо менежментийн юмнууд байгаа юу? Монголд одоо онцлог эрсдлийн юу гэж харж байна вэ? Тэгэхээр ракийн нэлээд хүнд учраас хэрвээ нөгөө нэг ашиглах сурын үед бол гаргаж ирэхийн тулд тусгай нөгөө нэг өргөлтийн кран маранаар татж гаргаж ирэх тийм юм байна. Хөргөлтийн систем нь энэ. Перронтой болоод ингэж хийгдээд байна үү те? Тийм шиг л тийм. Том бүтээн байгуулалт гэдэг чинь өөрөө гинжин холбоотой. Ийм учраас Улаанбаатар хотод 1 номер тулгамдаад байгаа асуудал болох энэ өвлийн эрчим хүчний асуудлын одоо дуусж байгаа төслүүдийг шалгаж явуулж. Өчигдөр Багнуурт одоо баригдаж байгаа 50 мегаваттын батарей цэцлэгээ станцын төсөлтөд танилцлаа. Тус төслүүд яг хугацааг хуваарийнхаа дагуу явж байна. 11 сарын 30 гэхэд ер нь дуусна. Тэгээд 12 сарын ихээр одоо ашиглалтанд оруулах бэлтгэл ажлуудын талаар ярилцлаа. Тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.